Сайн байна уу? Өдрийн минь танаас хэдэн зүйл асуух гэсэн болох болов? Сайн байна уу? Өдрийн минь болно. Би ингээ ажил руу орох чилээ. Тэгвэл ийшээ цөмөр цай уугаад уулзъя болох уу? Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Чамч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрийгөө товч танилцуулаач. За намайг Отхон туул гэдэг Талд World Travel аялал жуулчлалын компани үүсгэн байгуулагч. Яагаад утаа гүмний аялал чухал вэ? Та бас нэг жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өргүүл. Хүмүүс утай гүмбэн гэд нэг газар мэт ингээд яг яриад сурчсан хэллэг болцсон. Гэвч утай болоод гүмбэн гэдэг нь хоёр өөр газар юм аа. Энд чинь хоорондоо 300 гаруй км-ийн зайтай юм аа. Утай гүмбэн бол өөрөө бурхан шишний орн тийм ээ. Хүмүүсийг ингээд төгс гэгэрүүл хүслийг нь биелүүлдэг тийм ариун дагшин өөрийн гэсэн утга учиртай газар байдаг. За Taz Travel компаниг үүсгэн байгуулсан шалтгаан нь яг юу вэ? Яг хаанаас эхэлтэй вэ? Маш гоё асуулт байна. Яагаад гэвэл travel-ийг үүсгэн байгуулах болсон бэ гэвэл би өөрөө маш аялах дуртай хүн. За тэгээд нэгт хоёр намайг хүүхэд ахуй наснд аав маань өнгөрөөд ээж маань болохоор одоо 2 жил гарангийн өмнө насаад ингээ бурхны орныг зорьсон. Ээж маань хамгийн сүүлийн хүсэл нь болохоор утай гүмбэн гэдэг газрыг очиж үзье гэдэг байсан. Ингээд ерөнхийдөө ээжийнхаа сүүлийн хүслийг биелүүлэх юмсан гэд маш их ингэж хүссэж явсан. Нэгэнт ээжийн аав хоёр минь ингээ бурхны орныг зорьсон юм чинь. За би ингээд өөрийнхөө гар дээр ингээд зургийн тэрврээд тэр ариун дагшин газрыг сайхан үзүүлээгээд утайг зорьсон. Ээж аав хоёрынхоо зургийг ингээд бариад ихчтэйгээ хамт яваад хоёулаа 1080 шатаар нэг бүрчлэн гараад ижээ аав хоёрыгоо энэ сайхан газрыг үзүүлжээ. Ижээ аав хоёр минь мөнх хөх тэнгэртэй амгалан байх болтугай тийм ээ. Ах ихч дүүнер минь тийм ээ. Найз нөхөд минь сайн сайхан байгаасай гэд ингээд өөрийнхөө цаашдын зам мөрийг даатгаад ижээ аавынхаа хүслийг биелүүлээд ингээд би тэр 1080 шатаар өсөөд шат бүрдэн хүслээ шивнээд ингээд явсан. Тэгээд тэр 1080 шатаар гарах хамгийн дээдлэлт нь гарахад дотор үнэхээр ингээд уужирдаг юм байлээ. Ингээд маш гоё ингээд амар амгалан болоод ингээд нэг тийм асгартлаа уйлмаар ингээд би хийчлээ гэдэг мэдрэмжийг ингээд амар гоё авсан. Тэнд бас 108 шат гэж байдаг. За тэгээд шатаар гарч ирээд ингээд бүх сайхан амьсгаа аваад бүх сэтгэлээ тайвшруулад энэ хүслээ биелүүлээд дутаа яваад буцах замдаа ер нь би энэ бол миний ижээ аавын хоёрын надад өгж байгаа бэлэг мэт санаад энэ аялах дуртай хоббигоо ажил болгоё гэж бодож ингэж энэ ажлыг эхлүүлсэн. Ингээд ажил үйл маш гоё бүтэмжтэй сайхан явж байгаа. Танаа хаашаа ер нь ямар аялал одоо явуулдаг компани бэ? За манайх ерөнхийдөө Азийн орнууд болоод Нам, Таиланд гэх мэтчлэн аяллуудыг зохион байгуулдаг. Усан онгоцны круиз аяллыг бас маш их явуулдаг. Та болон гүмбний аяллыг ингээд бас олон хөтөлбөрийн дагуу явуулна гэж зорчлоо да. За сүүлийн асуулт асууя. Танаа компани цаашдын алсын араа болон зорилго юу вэ? Тэгэлгүй яах вэ? Энэ бол миний ижээ аавын надад өгсөн бэлэг учраас энэ хүмүүсийнхаа нэр хүндийг өндөр дүргэж явахыг хүсэж байгаа. Тиймдээч манай компаниг зориод ирсэн тийм ээ. Энэ стресстэй нийгэмд хэцхэн хугацаанд ч гэсэн хэд хоног ч гэсэн сайхан амраад ирээ, аялаад ирээ гэж манайхыг зориод ирж байгаа аялагч нартаа одоо тав тухтай байдал, сэтгэл ханамж хамгийн гол нь хүн чанартай аяллыг өгнө гэж зорж байгаа. Түүнчлэн бас Монгол улсынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус нэмрээ оруулъя гэд ингээд гадны жуулчдыг авчиръя. Миний их орон, миний Монгол улс ийм гоё баялаг үүх түүхтэй шүү гэдгийг бас харуулнаа гэж зорж байна. За тэгээд цаашлаад Европ болоод төв дэлхийн аяллуудыг тийм ээ манайхыг зориод ирж байгаа манай аялагч нартаа ингээд маш гоё аяллыг өгөө тийм ээ манай аяллыг зорж ирээд за үнэхээр сайхан аялаад ирлээ, амраад ирлээ. Энэ удаагийн аяллаар маш гоё дурсамжийг бүтээгээд ирлээ гэдэг тэр сайхан үгсийг сонсохын тулд ингээд хичээгээд зориод явж байна да. Ярилцлага өгсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд танаа компани хамт олон болон цаашдын ажил амжилтанд нь томоос том амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажил ч гэсэн амжилт хүсье.